Солонгост гудамж талбай. За тэгээд юуны үйлчилгээний төвүүд нь ч гэсэн дотроо энэ хаягжилт тийшээ явуул юм байгаа, энд тийм юм байгаа гэл юмнуудаа маш сайн хаягжуулсан байт юм байна. Тэгээд бүгдөө нэг юм цэнхэр өнгийн тэмдэглэгээтэй байгаад байна. Бусад одоо юунууд нь Сөүлээс өөр хотууд нь ямар өнгөтэй байдгийг мэдэхгүй. Гэхдээ Сөүл дотор явж байхад бол дандаа ийм хаягтай. Тэгээ бүгдөө нэг юм стандартны цэнхэр хаягтай хөндлөн урт юм уу нэг бол ийм жижиг дөрвөлжин дээр хаяга маш сайн бичсэн байт юм байна. Тэгэнгүүт энэ нь өөрөө хүмүүс болон жуулчид ерөөсөө төрөхгүй. Тэгэл яг энийг хараад энийг map дээр энэ хаягаа хийгээл яваад ирэхэд ерөөсөө шууд энэ хаяг дээр л хүрээд ирнэ. Тэрнээс ийш тийшээ одоо хаяг нь хаана вэ? Тим юм хаана вэ гэдээ яваад тахгүй. Тэр одоо энэ өдөр гэхэд бүгдөө ийм хаягтай. Тэгээ энэ гудамжныхаа дэд талын хаягчлалтай энэ асуудлыг ингээд шийдсэн байгаад байна. Тэгэхээр Монгол болгоодоо энэ хаягжуулалтыг нэг ийм стандарттай болгоод бүгдөө гаднаа ингээд хаяг юм хадаад тийм гудамжны тийм хаяг энтергээд төдийн төд энтергээд юмнуудаа сайн яг нэг стандартаар хийчихвэл ийм гоё цэвэрхэн харагддаг байх нэ.